25 оны 9-р сарын 28 өнөөдөр Монголд чиндүүлдэг өргөөрийг хамгийн өргөн сонголтоогоор зарж байгаа дэлгүүр хаана байна вэ? Түүнийг хамтдаа тодруулцгаая. Энэ бол нарийн байлаа. Ингүүний стор та бүхэндээ semiconductor cooler буюу утасны ард наадаг чиндүүлдэг өргөөрийг байж болох хамгийн өргөн сонголтоогоор санал болгож нийлүүлж байгаа. Гол өрсөлдөөнд ердөө 2-3хан том брэнд байдаг. Та бүхэн дүүнийг мэдэх ба хамгийн ихэнд Fly DJ, араас нь Black Shark. Тэгээд Red Magic сүүлийн үед хүч төрж орж ирж байгаа загвар нөгөө Piva, Blackstone гэх брендийн хөргөөрүүд байгаа. За бусад өмнө боломжийн баажт гэж авдаг загварууд нөгөө жижиг үйлдвэрүүдийн брэнд гэхэд их зүйл байдیں۔ За тэгээд шинээр ирсэн ганц хоёр гоё хөргөөрөөгөө тэдгээртэй хамтдаа танилцъя. Бичлэгтэйгээ цуг байгаарай. Хамгийн ихэнд Black Shark-аас эхлэе гэж бодож байна. Энийг өмнө нь танилцуулж байсан 4 Pro гэх загвар байна. Black Shark cooler-ийн хувьд Pro гэхээр магнетик буюу MagSafe соронзоор тогтдог болчдөг. Энгийн 4 гэдэг загвар нь болохоор тэлэгчтэй болчдөг. Гэхдээ энэ маань өөрөө дотроо тэлэгчтэй universal загвар байгаа. Ерөнхий кулерны бүтц харагдах байдал бол нэг иймэрхүү. Харин өнөөдөр бид нар limited edition AG гэдэг багийн limited edition цагаан хувилбарыг нь задлана. Түүнээс гадна 5 Pro Next Generation буюу дараагийн загварыг нь задлана. Хүчин чадал бусад үзүүлэлтүүдийг нь хамтдаа олж мэдцгээе. Дан ганц Black Shark-ыг задлахгүй нь бидний харж байгаачлан B8X байна тийм ээ. B8X ингэж харагддаг. Бас өмнө бичлэгээр орсон. Бас энэ Panda Air Design гэх шинэ limited edition хамтдаа задлана. За ингээд 2-3 кулерыг задлж үзэх нь байна. Тэгээд давхар техникийн үзүүлэлттэй хамтдаа танилцаад явъя. Хамгийн ихэнд техникийн үзүүлэлтийг товчхон ярив. Хайрцаг сав баглаа бодол яг л ижлэгэн. Загвар бол ер нь бол нэлээд ойролцоо. Ганц хоёр зүйл дээр өөрчлөлт орсон байна. Бидний хувьд хамгийн чухал нь үзүүлэлт байдаг. Хөрөх чадамж. Хөрөх чадамж нь юугаар хэмжигдэх гэхээр ватт. 4 Pro 27 ваттын хүчин чадалтай хөрөх чадамжтай гэсэн үг. 5 Pro дээр юугаар сайжруулсан гэхээр 27 маань 35 ватт болтлоо нэмэгдэжээ. Энэ тоо нэмэгдэн ватт нэмэгдэнэ гэдэг маань хөрөх чадамжаа супер болгож байна л гэсэн үг. Дөрмийн дагуу задлж үзнэ. Энд нэг юм нэмэлт magnetic sheet гэж ярьдаг соронзлогддог юм хавцсан төмөр дагалдаж ирж байна. Энд ихтэй хайрцаг дотор байдгүй нэмэлтээр ирсэн ганцхан шиг байгаа ш. Хэрв таны утас юм MagSafe биш байхгүй дэмждэггүй тийм загвар байх юм бол энийг наагаад энэ дээр кулер чинь тогтноо гэсэн үг. За харцгаая. Гоё шүү. За миний анзаарснаар өмнөх загвараас энэ LED гэрлийн гаднах хүрээ алмаз шиг юм шигтгээтэй болж өгсөн байна. Хэлбэр дүрсний үед хажуу талдаа 5 Pro гэсэн бичиг гарч ирж. Шууд өмнөхтэй цуг харьцуулаа барай авчдаг. Дээдлийнх нь 4 энэ 5. За энэ лого юм арай гэрэлтдэг болсон юм байна. Сэнсний бүтэц жоохон өөрчлөгдсөн байж магадгүй юм байна. Агаар солилцол нь дээрээс доош явдаг. Тэгэхээр гар руу үлэх гар халууцуулах тийм зүйл байхгүй болсон гэсэн үг. За бусдаар энэ асааж агаад үзэхэр юм байна да. Энэ дээр лого бичсэн юм байна. За нэг иймэрхүү. Бусад дагаж ирж байгаа зүйлсийг нь харъя. Энэ загварын миний дөрөвний дуртад исэн өөр дээр нэм тэлэгч хийдэг. Заавал та соронзолж ашиглах шаардлагагүйгээр энэ хүү тэлэгчийг нь суйрлуулж өгөөд өгсний дараагаар шууд утасныхаа дээрээс ингээд хавчаад ашиглах боломжтой болчихж байгаа гэсэн үг. Зарим хүмүүс нөгөө утасныхаа ар дээр юм төмөр наах дургүй байдаг хгүй юу. Тэгэхээр энэ тэлэгчээр нь ашиглавал зүгээр юм байна. Энэ дотор аппликейшн байгаа QR. За бусад танилцуулга байх шиг байна. Кабель нь энэ дотор байх ёстой. C-ээс C кабель байх ёстой гэж бодож байна. Яагаад нэгдэхгүй байна. Дээрээсээ авт юм байна. За эндээ
CGC кабель харагдаж байна. Өмнөх загваруудаа бодоход хөөрхөн нарийнхан утастай кабельтай болчиж тэр нь энэ дээр логотой. Урт нь нэг яг стандарт метртэй юм байна. Одоо хамтдаа залгаж үзье. Энэхүү загвар маань 35 ваттын хүчин чадалтай болж ирсэн байна. Тэгэхээр бидний хувьд өмнө дурдсан шигэ хамгийн багадаа 35-та адаптер залгаж иж энэхүү хүргүүр маань тултлаа ажиллах нэ. За миний хувьд шууд PC-ийн Mac Station дээр C port дээр нь шууд 65-ын гаралтаар нь залгаад өгчнө. Ватт өндөр байлаа гэд ихтдэггүй. Энэхүү төхөөрөмж маань өөрийнхөө хүлээж авахаараа л авдаг. За энэ Black Shark-ийн гэрэл бол үнэхээр гоё болж ирж ирсэн. За энэ доотлын коноп лого маань астдаг болсон байна Black Shark гэд. Жижиг деталь зүйлсүүд бас их гоё чимэглүүр болдог тийм ээ. Энэ конопон дээр бол ерөөсөө ингээд дараад механик аргаар сэнснийхээ хурдыг тааруулдаг, хүчийг нь тааруулдаг гэсэн. За ингээд сая залгаад нэг хэдэн секунд болсон чинь л шууд цантаад эхэлчихнэ. Энэний хүчин чадал хөрөх чадамжтай бол ёстой марахгүй. Тэр арай MagSafe-гээр ингээд цантаа тодроод эхэлсэн. Одоо хэдүүлээ юу ай. Аппликейшн руу орж үзье. Тус кулерны аппликейшн Play Store, App Store дотроос Shark Arsenal гэдэг нэрээр бичээд байхаар гараад ирнэ. Мэдээж төлбөргүй. За дараад Add Gear гэдэг оронгууд Fan Cooler 5 Pro гэдэг энэ загвар маань харагдаж байна. Энэ яаж холбогдгийг гэхээр хоорондоо Bluetooth-ээр холболт хийгддэг. Scan хийгээд connect хийлээ. Pair буюу холболт амжилттай боллоо. Давхар үйлдлийн систем бас апдейт хийгдсэн юм байна. Үйлдлийн систем нь апдейт хийгднэ гэдэг маань энэ кулерны функцийг та хүснээрээ удирдах боломжтой болж байна гэсэн үг. Апдейт хийгдээд дуустлаа. Энэ аппликейшн хөгжүүлэлтээр бол Black Shark бол үнэхээр тасархай бусад кулернуудаас хамаагүй илүү байдаг. За энэ дээр юу гарч ирж байгаа гэхээр та бүхэн харж байгаа те. Температур нь өөрийнх нь одоо хас 13 та одоо байгаа температурыг нь зааж өгдөг байх нь байна. За доош явуулаад сэнсний эргэлт RPM гэж байна. 5130 та байна. Доошлоод ватт өөр дээр нь ирж байгаа ваттыг нь харуулчихна. 34 ватттай ватт хүлээж авч байна гэсэн. Тэгэхээр хангалттай. За LED settings дотор ороод үзье. Энд дээр бэлэн өгдлүүд байдаг. Одоо энэ кулер зүүн талд харагдаж байгаа бах тийм ээ. Хүссэн өнгөө. Энэ бол үндсэн rainbow гэдэг өнгө нөх шиг байна. Бусад өнгөнүүдийг ингээд өөртөө тааруулаад хүснээрээ тохируулах боломжтой байх нэ. Зарим хүмүүс нэг өнгөөр яад ингээд яг үндэ амар гоё ихгүй ч гэдэг. За бүр температурыг нь заадаг хүртэл өнгө байт юм шүү дээ. Pixel canvas гинэ. Энэ болохоор 2 хуваагдсан өнгө юм уу? За би ч гэсэн яг дөнгөсөө суулгаж байгаа болохоор зарим мэдээллийг шууд өгч чадахгүй байна. Overclock буюу overclock дээр ингээд дараа тарангууд max power mode буюу хамгийн хүчтэй дээр ажиллаж байгаа. Энийг идэвхжүүлэхэд бол жишээлбэл бидний хувьд хүчин чадал муутай адаптер залгаад overclock-ыг идэвхжүүлэх гэхээр болдгоо алдаа заадаг програм дээр таны залгасан адаптерыг хүчин чадал болох байна. Одоо жишээлбэл энэ silent mode дээр тавьж байгаа. Хит хичмээтэй орой нам гүн болцсон үе silent mode дээр смарт горимн дээр болохоор таны утасны температурыг өөрөө мэдрээд таны өмнөөс бүх ажиллагаагаа өөрөө зохицуулж авчнаа гэсэн үг. Тэгээ үсэх юм бол та custom тохиргоон дээр өөрөө тааруулчих болно. Тэрнээс гадна жингийн үед маш хөнгөн өмнөхөөс 1 2 3 граммаар багассан децибел нь ч гэсэн багассан. Децибел гэдэг нь өөрөө чимээ байдаг тийм ээ. Децибел бага байна гэдэг маань кулер нь маань өөрөө гарах чимээ бага байна л гэсэн үг. За энэ доогуур Pixel Canvas гэдэг энэ бүр өмнөхөөс шал өөр болчихжээ. LED double tap. За энэ босод тохиргоонуудыг нь бол ёстой. Оролдож мэдгүй юм байна. За ер нь бол нэг иймэрхүү байна. Энд дээрээс firmware version гэдэг апдейтыг нээж болно. Саяны апдейтийн дараас дахиад нэг апдейт орсон байна. За товчхондоо нэг иймэрхүү товчхондоо ч гэж нэлээд уршчлаа. Нэг ийм галзуу тасархай кулер ирсэн байна шүү.
4 Pro асааж үзүүлэх үү? 4 Pro ч гэсэн гоё шүү дээ. Вау. Загварын хувьд арай өөр байгааз. 20-с дээш ватттай хүчин чадалтай хөргүүр бол ер нь бүгд л бидний хэрэглээг бүрэн хангадаг да. За дараагийнхаа кулер руу орцгоё. Нэр нэг зүйлийг мартсан байна. Хөргүүрийг соронзолж тогтоодог гэдгийг нэг зүйлийг тайлбарлахаа мартсан байна. Утсан дээр яаж тогтоох вэ? Бидний зөндөө сонголт байна. Хамгийн ихэнд шууд соронзолж наалтна. iPhone 12-оос хойших загвар зэр өөрөө шууд ингэ наалтчих. Амар чанга. Тийм амархан үнэ гэж байхгүй. За тэгээд зарим хүмүүс маань кейстэй тоглох гээд байдаг. Гар нухаад байна гэд. Яг ийм сүүлийн хүчрхэг кулер авах юм бол ийм хүү кейсний цанаас бол хангалттай хөргөчн, хөрөхийн хувьд хөргөн. Тэгвэл манай зүгээс болж үл кейсгүйгээр ашиглахыг зөвлөдөг. Хөргүүрнийхээ хэрэглээг бодсон ч тэр чад хөрөх чадамжийг нь тулсан ашиглахын тулд кейсгүй ашиглаж дадал болох нь зөвөө. Дараагийн сонголт маань энэ байна. Түрүүний яриадсан тэлэгчийн өмнө дээр суйрлуулж өгөөд ямар ч утсан дээр шууд тэлээд тавьчихна. Энэ доор байгаа тогтоогч нөрөө трипод суурин дээр тогтоодог лайв хийдэг хүмүүс энэ дээрээс доороос нөгөө суурэ боогод өгөх нэ. Ээлж төлбөр нь нөгөө нэг наалт. Энэ наалт ямар үед хэрэг болох вэ гэхээр хэрв таны утас 12-оос доош загвар альсгүй ийм MagSafe дэмждэггүй Samsung Android утас байх юм бол кейсэн дээрээ ч мууцсан дээрээ энэ дүмрийг нааж өгнө. Хавцсан дүмрийг. За тэгээд энэ маань кулер дээрээ өөрөө ингэ наалтаад өгчөж байгаа. За нэг иймэрхүү. За түрүүн амласнаар энэ AJ хөлбөр болон Dynamics-ийн Bandai-тай хамтарсан хөлбөрийг задлах гэж байгаа боллоо. Ягаад вэ гэхээр энэ дээр хитрхи их тайлбар явуулчлаа. Бичлэг маань хитрхи урт болчлоо. Дараагийн бичлэгээрээ энэ хоёрыг задлж үзье.